хотын хөгжил. Энэ дахин төлөлд газар зохион байгуулалт гэр хорооллын хөгжлийн талаар хэрхэх вэ? Энэ концепт дотор бол огт дурддаггүй юмыг та хариулаад яриад байх юм. Зүг санааг яриад байна л д. Энэ концепттэй эхнээс энийг тусгаад явж ерөөсө болдоггүй юм. Дахин төлөлтийн талаар таны ярьж байгаа санаа бол энэ төр нэг 6 чиглэл дотор ерөөсө харагдахгүй байна өө. Төсөв эдийн засгийн бодлогын талаар нэлээд томоохон бүлэг байна л да. Тэрэн дотор ч одоо энэ хөрөнгө оруулалтаа яах юм, урсгал зардлаа яаж хэмнэж байх юм, жилээс жилд хэдэн тэрбум маараа нэмэгдээд байгаа урсгал зардал байгаа. Нийслэлийн төсөв бол 5 жилийн өмнөтэй харьцуулах юм бол 2 дахин нэмэгдсэн. Улсад төвлөрүүлдэг орлого байдаг. Үлдэж байгаа мөнгө бол 210 тэрбум төгрөгөөр нэмэгдчихсэн. Тэсэм мөртлөө хөрөнгө оруулалтын ажил өнөөдөр 5 жилийн өмнөхтэй 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын түвшинд л байж гин гэсэн үг. Энд чинь нөгөө утгаараа бол урсгал зардал их байна л гэсэн үг шин. Энийг бид нар энэ гол бичиг баримтандаа тусгаж өгөх ёстой л доо. Та бүхэн хариулахаараа бол энийг байгаа юм шигээр бичээд байх. Энд дээр ч ерөөс огт дурддаггүй байхгүй зүйлийг л манай төлөөлөгч нар өчигдөр уржигдраас хойш ингээд их асуугаад байгаа юм аа. За сая ярьж ийн үнэхээр нийслэлийн өмчийг үүрэг өөртөө болгоё гэж. Жилд одоо бид нар ойролцоогоор 30 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаж байгаа юм. Нийслэлийн өмчөд үйлдвэрийн газрууд ч нийтдээ. Энэ талаар энэ 2040 оны концепт орчин ширхэгч өгүүлбэр алга. Ямар одоо зорилготой байх юм, юунд хүрэх юм гэд ерөнхий байдлаар энэ тусгасан байх ёстой л үзэл баримтлал шүү дээ. Энд алга байна. Дээр нь хамгийн чухал юм байна. Энэ бизнесийн орчин хувийн хвшлээ дэмжиж ажиллах, хамтарч ажиллах талаар энэ 6 чиглэл дотор ч хаалгаа зүгээр гарчгийн дээр бол байна л да. Өнөөдөр энэ хувийн хвшлийн нийслэл хот бол залуучуудын хот. Залуучууд бизнес эрхлэж, ая тухтай бас байх, ашиг орлогоо нэмэгдүүлэх, амжиргаагаа дээшлүүлэх гэдэг олон юм байна. Энэ талаар ерөөсөө юм бол ганцхан зүгээр ядуурлыг 5% хүргэнэ л гэж байгаа. Яаж хийх юм гэдэг чиг ойлгомжгүй байгаа байхгүй. За хамгийн сүүлийн дугаарт нийтийн тээврийн асуудал байгаа. Бид нар нэмэгцээр байгаа би бол байнга хэлдэг. Өнөөдөр 130 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Зэрэгээр энэ замын төгсөл чинь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өдөр бүр энэ нийслэлийн иргэд сая 300 400 мянган өдөр болгонд 1-2 цаг одоо энэ замын төгжрэлд одоо зарцуулж шít. Нөл бухимдал. Өнөөдөр байгаа байдал юм байдгаа. Тэгээ 2040 онд яах юм бэ энэ талаараа гэдэг юм байхгүй байгаа юм л да. Тэгээ манай бүлгийн дүгнэлтэн дээр ч гэсэн гарсан сая төлөөлөгч нар бас хэлээд байна. Дараа нь асах төлөөлөгч нар ч бас санал нэг байгаа. Энэ эрх зүйн байдлын тухай хууль их хурл дээр шийдэгдсэний дараа энэ асуудлаа хэдүүлээ дахин хилцэж сайжруулад 2040 он гэхэд одоо өнөөдрийн 20 оны гүйцэл 29%-тэй 30%-тэйг яриад шүү дээ. Сүхбаатар төлөөлөгч бас асууж байна. Төлөөлөгч санаа зовж хэлж байгаа зүйлд. Тэрийгээ бид нар дахиад одоо 20 жилийн дараа бас л 30% гүйцэлтэй байхаар энэ чиг тодорхойгүй хэн хаана юугээ хийх юм, ер нь ямар хот болох юм гэдгээ тодорхойгүй байгаануудаа нэг хотын дараа нэг татаж аваад 10 сарын сүүл юм уу 11 сард энэ эрх зүйн байдлын тухай хууль хэлцэгдсэний дараа уялдуулаад саяын төлөөлөгчний хэлээд байгаа саналуудыг нэлээд дахиж босруулад нэг чамбаахан юм хийчихвэл болно. Хотын 20 жилийн хугацаа гэдэг чинь бас их урт хугацаа биш үү? Дорой л болчихно. Үр дүнтэй байгаа болов нийлчүүд хожих байх гэж хараад байна л да. Энэ дээр таны байр суурийг сонсё.